хууль тогтоомжинд заагдсан одоо зөрчилгүй одоо бусад хандив тусламжийн одоо тэр тусламжаар бас энэ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж болно гэж тодорхой санхүүжилттэй байгаамаа. Тэгвэл яг ойролцоогоор 10 тэрбум ажил за 10 тэрбум орчим төгрөг байж магадгүй. Тэгвэл энэ бол одоо зөрчлийн хэмжээ, торгуулийн хэмжээгээд бас олон янзын нөхцлүүдээс шалтгаална. Ер нь бол энэ мэрэгжлийн сэтгэл зүйн хэмжээнд одоо ажиллах жишээлбэл одоо хүүхдийн одоо ертөнцид гарч байгаа энэ одоо хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг мэддэг тийм мэрэгжлийн одоо нийгмийн ажилтнууд хамтын ажиллагааны багийнхан хэсгийн төлөөлөгч нар ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаас энэ хүмүүсийг бол бүр ур чадварыг дээшлүүлэх, мэрэгшүүлэх юм асуудал яригдж байгаа. Тэр болгоныг бол бас гадаадд сургаад байхгүй л дээ. Энэ бол ямар мэрэгчлэр ямар одоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэр мэрэгшүүлэх шаардлагатай байна гэдгээсээ одоо шалтгаална.